Хөтөлбөр үргэлжилж байна. Өвөрхангай аймгийн 10 дугаар хээр уяачдын холбооноос Өвөрхангай аймгаас түрэн гарсан Улс аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ зөвлөгөөнөөр хаврын морин уралдааныг сэргээж өв соёлоо хатгалан үлдэх тухай хэлэлцсэн байна. Ингэхдээ хүүхдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж стандартад нийцсэн замтай морин уралдааны тухай хуультай болох саналыг гаргажээ. Монгол Улсын засгийн газрын 55 дугаар тогтоолоор хаврын морин уралдааныг хориглоод 7 жил өнгөрчээ. Энэ хугацаанд уяачид хаврын уралдааныг сэргээх асуудлыг удаа хүнсээр ирсэн юм. Хаврын морин уралдааныг хориглосон шийдвэр нь тодорхой давуу талтайж практикт сул тал нь илүү байсныг уяачид хэлж байна. Тэдний үзэж байгаагаар хориглосноор аль биесны хяналтгүй жалга дов ил задгай газарт нууцаар морин уралдуулах, үсрэгээ сунгаа хийх тохиолдол нэмэгдсэн нь хүүхэд бэртэж гэмтэх эрсдлийг дагуулжээ. Харин уралдааныг нээлттэй ил тод зохион байгуулбал хүний болон мал эмнэлэг, цагдаа, хүүхдийн эрхийн байгууллагууд хяналт тавих боломж бүрдэж аюулгүй байдлыг хангах нөхцөл сайжрна гэж үзэж байна. Мөн сүүлийн жилүүдэд уяачид унааж хүүхдүүд өвөр Монгол руу очиж морин унах нь элбэг болжээ. Уул нь өвөр Монголд чинь том хүн зурладаг байсан. Одоо болохоор эсрэгээр Монголд уралдах юм болонгод өвөр Монгол очиж хүүхдүүд нь морин зурлаад шүү дээ. Өвөр Монгол чинь жоохон хүүхдүүд уралддаг болсон шүү дээ. Монголд бол тийм бас байхгүй болчлаа 5 сарын 1 ингээд. Ер нь бол сэргээх ёстой. Одоо жишээ нь манай урд хөрш манай өвөр монголчууд одоо 12 сард л уралж ил байна. Эдэр 9 хөвтөнд уралж ил байна. Одоо бас албан бус байдлаар ч тэр ер нь унаач хүүхдүүд одоо дуслах уяаш нар энэ төр бол одоо бүгд өвөр Монгол руу гараад дуслаа энэ гэсэн тийм яриа бас байна шүү дээ. Морин уралдааны эргэн тойрон зөвхөн уяач, унаач хүүхдүүд бос хувцас сэргэлэлд бэлтгэн нийлүүлэгчид, өвсдөжэл мал эмнэлгийн үйлчлэгээ эрхлэгчид зэрэг олон хүний амжиргаа ажлын байр холбогдгоо. Энэ нь орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэгэн хүчин зүйл болж иржээ. Хөдөлмөр ямар их хөрөнгө оруулалт энд байгаа юм. Тийм ээ, хадлан хичээлээс ахгуулаад хүүхдийн комбинзон морины нэмнээс ахгуулаад энэ олон жижиг дунд үйлдвэрүүдийг энэ уяачд бий болгож явж байна. Энэ морин уралдаан гэдэг байхгүй бол уяачд морин уяхан байгаад эхлүүл. Одоо 25-аас 18 насны хоорондох залуучууд бүгд л урах шангарах байна. Ер нь хандлага тийм бай. Хаврын морин уралдааныг сэргээх асуудлыг хилцхийн зэрэгцээ сэргээх тохиолдолд уяачид өөрсдөө ямар үүрэг оролцоотой байх, хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тодорхой санал уриалгуудыг дэвшүүллээ. Тухайлбал уралдаанч хүүхдийн хувцас хамгаалтын хэрэгслийн стандартыг шинжилэн батлах, хурдан морины уралдааны стандартад нийцсэн зам талбайг байгуулах юм а. Мөн уралдах адууг бүрэн бүртгэлжүүлж ангилдан тохируулан унаач хүүхдийн насыг тогтоох, зарим төрлийн уралдаанд мэргэжсэн уралдаанчдыг оролцуулах, мэргэжлийн сургалт гэрчлэгээжүүлэлт, хөдөлмөрийн гэрээ цалин хөлсний тогтолцоог бий болгох шаардлагатайг тодтогдоо. Ингээд эдгээр саналаа стандарт хэмжээ зүйн газар, хүний эрхийн үндэсний комисс, засгийн газар болон бусад холбогдох байгууллагад уламжлахаар болсон байна. Энэ урайдлага ямар ч байсан гараад тэгээд энийг ард түмэн сонсог уяачид энэ төр засгийн зүтгэлтнүүд төр засгийнхан эдгээр сонсог тэгээ эндээс мэдээж бас санаа авах юмнууд байгаа. Тэгээд энэ урайлгыг хүлээж аваад ажил хэрэг болгоод бас хэрэгцээтэй юм ярьцгааж байна. Хурдан морины уралдааны замын стандартыг шинээр батлуулна. За энэ бүхнийг батлуулсныхаа дараа бид уяачийн хариуцлагын асуудлыг хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө. Өөрөөр хэлбэл бид нэгэнт өнөөдөр уралдаанд эрхээ ярьж байгаа бол хариуцлага бас үүрэх ёстой. Ийхүү төр засаг хүүхдийн эрхийн байгууллага стандарт хэмжээ зүйн газар Монголын морин спорт уяачны холбоо хамтран хаврын морин уралдааныг 20 цагтаас илүү хүүхдийн аюулгүй байдлыг нэгдүгээр тавьж ямар арга замаар хаврын морин уралдааныг сэргээн уралдуулж болох тухай хэлэлцлээ. Хаврын морин уралдааныг сэргээснээр өв соёлоо хадгалан үлдэж, өвлийн бусад баяр болох Тэмээний баяр, Мөсний баяртай зэрэгцүүлэн өвөл хаврын морин уралдааныг дэлхийд дахин сурчлахыг аялал жуулчлалын ивент болон хөгжүүлэх бүрэн боломжтой юм а. Энэ талаарч зарим улсын хурлын гишүүн хаврын чуулганаар хэлэлцэхээ мэдэгдсэн байна.